Шугам мэдрэгчийн дамжуулагчийн зүүн талд мэдгэж хоорондын зайг тохируулдаг түлхүүр бий. За энэ түлхүүр нэгийг он болгоод хоёрыг оф болох юм бол 150 м, нэгийг оф, хоёрыг он болгоод 60 м. За энэ би бол одоо бол хоёуланг нь оф буюу 8-аас 20 м хүртэлх зайд үзэж байна. Дамжуулагчийн төжилийг юу вэ? Ийм хасгасан клиентээр болж төжил өгнө. За шугам мэдрэгчийн дамжуулах болон хүлээх блок нь их зөвлөдөөс харж байж хэвээр. Тэмчээс нэгдүгээр дамжуулагч блокийг энэ дээдлэлт байрлах толны тусламжтайгаар толон долгож эсрэгдлийнхаа хүлээх блокийг тохируулж тааруулах. За энэ доор нь байх хоёр төмөр хөлгөөр ихтэй босон болон босоод инхлэх мэдрэгчийн линзэг гэж тааруулдаг. За хүлээн авахчийн байрлал төхөж дуусны дараа тэжээлээ өгнө. Тэжээлэхдээ зэрэг ногоон индикатор гэрэл нь 6 секунд нэгэд авч яддаг. За үүний дараагаар бид тагийн даглаад дахиж хөдлөхгүйгээр орхиноо. За түрүүн бид нэр дамжуулагч блок тааруулсан. Одоо хүлээн авахчд харуулна. За хүлээн авахч тааруулахын тулд бид тэжээлэгчний дараагаар нэгдүгээр төлхөрийг он болгоод дээдлэн байрлах толондоо эсрэгдэлт судлуулсан дамжуулагч блок тааруулна. За ингэж тааруулахдаа бид нэр нөгөө төмөр балка ашиглаад хэвтэй босон босоод ирэхлэгт линзийг хөдөлгөнө. Тэгээд тэр линзний доор байрлаж байгаа дөрвөн ширхэг лед гэрэл хэдий чинээ олон ногоон гэрэл хасна. Хэдий чинээ одоо мэдрэгчний маань тогрогоо сайн хийж байгаа гэсэн. Я одоо ингээд 3 дахь гэрэл хасч эхэллээ. За ингээд хөдөлгөлөө зэрэг дөрөвдүгээр гэрэл насаад авч байна. Үндсэндээ тогрогоо маань болж байна гэсэн. Яг ингээд анивчаас жахдаг видео хавчлаа гэсэн. За ингээд тохиргоо дууссан юм бол бид нэгдүгээр төлхөрийг буцаагаад хүний байдлаар оф байдалд оруулаад тагийн таглаа. За нэгдүгээр төлхөрийг оф болгосон дараа тагийг таглана. Тагийг таглахад бид нэрс дүүлдөрөөс зориулж 30 секундын хугацаа өгсөн байдаг. За тагийг тагласны дараагаар доор нь индикатор гэрэл анивчиж эхэлнэ. За ер нь энэ хугацаанд бол 2 мэдрэгч 2 агаарын орон зайдах өөр ирж хүлээж авч байгаа долгионыхаа цацрыг хадгалж байдаг. Тийм учраас одоо энэ хугацаанд мэдрэгчний урдуур ямар нэгэн байдлаар халахлах болон мэдрэгчийг хөдөлгөж болтгоо гэх юм бол тогрогоо алдагдах гэсэн. За одоо ингээд мэдрэгч маань тогрогоо хадгалж байна. За тэгээ хадгалж дуусны дараагаар лан лед гэрэл маань 6 секундэд нэг удаа навчаад хэвийн ажлын горимд орчно гэсэн.